2022 оны 9 сарын 17-ны 1 цаг 48 минутанд дархан нэг өртөөний 4-р замаас 3402 дугаар галт тэргийг явуулахдаа ЭУР номер 27-г авалгүй явуулсан хологдол гарлаа. Хологдол гарсан нөхцөл байдал 2022 оны 9 сарын 16-ны 19 цаг 40 минутанд 3122 дугаар галт тэргийг 4-р замаар хүлээн авч элчит тэрэг 462-ыг зөхөх зорилгоор номер 28, 27, 32, 4, 5 дугаартай 5 ширхэг ЭУР-ээр эхлэн орхисон. Өртөөний жижүүр туслах жижүүрнараа 20 цагт ээлж хүлээлцэхдээ ЭУР-ийн тоо байрлал хайрцагны түлхүүр зэргийг хүлээлцээгүй. Туслах жижүүр марал гэрэл жүгдэр манаар ээлж хүлээн авахдаа зам барагдах хөдлөх бүрэлдэхүүн ЭУР-ыг биечлэн шалгаж хүлээлцээгүй. 462 элчит тэрэг зүтгүүр цэхэлтээс гарч тэгтэг цагт тухайн бүрэлдэхүүнд холбогдсон гол хоолойг цэнгэлж дуусахад туслах жижүүр марал гэрэл өөрийн тэмдэглэсэн 4 ЭУР-ыг авч 5 дахь ЭУР-ыг авалгүйгээр өртөөний жижүүрт радио станцаар 4-р замын бүрэлдэхүүнээс 4 ширхэг ЭУР авсан талаар мэдэгдсэн. 469 сурлаа анхааруулъя. 4-ийн чодны хурц ЭУР сурлаа. За 462 хурц ЭУР сурлаа анхааруулаарай. Заавал тавьж анхааруулъя. ЭУР авсан. За 4-р замаас 4 ЭУР авсан. За 2-р авсан тий 2. Дөрөвдүгээр дугаар тэрэг дахны өдөр найзын 4-р замаар 4 галт тэрэг хийсэ тавьж болно. Өртөөний жижүүр ЭУР-ыг зурмагтай тулган дугаарчлан магадлалгүй албан ярилцлага дутуу биелүүлж галт тэргийг явуулах захирамж өгсөн. Туслах жижүүр тэгтэг 40 цагт 273 дугаар галт тэргийг өгтөн авч бүрэлдэхүүнд ЭУР тавьсан шалтгаанаар 3402 дугаар галт тэргийг үдэн гаргаж өгөөгүй. 3402 дугаар галт тэргийг үдэн гаргаж өгч байсан вагон үзэгч зол зуяа хос дугуун дор ЭУР чирэгдэж явааг харж өртөөний жижүүрт мэдэгдэн шуурхай зогсоосон. Аюулсан бай. Дөрвөн чатны ЭУР дараас явж байна. 3402 зогсоо. 3402. Тусаа. Юу гэсэн бэ жижүүрээ? 4-өөс 1 ЭУР авах юм уу? 4 ЭУР авсан штэ. 5. Одоо яана за очлоо. Өртөөний жижүүр нь гарсан гологдлын талаар мэдээллийг диспетчерт өгөхдөө технологийн холбоо ашиглаагүй. Бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллан шийдвэр өгөхөөс өмнө галт тэргийг явуулсан. Хологдол гарахад нөлөөлсөн хүчин зүйл. 2022 онд дархан өртөө хөдлөх бүрэлдэхүүн өөрөө өнхөрсөн галт тэргэнд эдиумс дайрагдсан нийт 3 гологдол. Төмөр замын ажилтны буруугаас галт тэргийг яаралтай торомс хийлгсэн нэг дутагдлын мөрөөр гаргасан. Төлөвлөгөөний биелэлт хангалтгүй. Албаны даргын 153-Б, 270-Б цахилгаанаар өгсөн ажлуудыг зохион байгуулаагүй. Төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэл дутуу. Туслах жижүүрүүдийн ээлж хүлээлцэх технологи тодорхой бус. Ээлж бүрэн хүлээлцдэггүй. Түүнийг удирдлагын зүгээс мэддэг боловч таслан зогсоогоогүй. Зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй. Галт тэрэгний бүрэлдэхүүнд ЭУР тавих, авахдаа ЭУР-ыг дугаарчилж илтгэдэггүй. Технологи хэрэгжүүлдэггүй. Дархан өртөөний удирдлагын зүгээс ЭУР-ийн ашиглалт, хадгалалт, ээлж хүлээлцэх үйл ажиллагаанд тавих хяналт сул. 2022 оны 7 сарын 15-ны өдөр дархан 2 өртөөнд галт тэргэнд эдиумс дайрагдсан гологдлын мөрөөр зохион байгуулсан ажилтнуудад гологдлоос сэргийлэх ажлыг үр дүнгүй хийснээс гологдол давтан гарсан. Зурж өгсөн дүрмийн заалт. Цомын даргын А272 тоо тушаалын 5-ын 2 дахь заалт. Хатуу тооцоот багжийг хүлээлцэх. Дархан нэг өртөөний техник захирамжийн актын 16 дугаар зүйлийн Б. Туслах жижүүрийн үүрэг. Галт тэрэгний бүрэлдэхүүнд ЭУР тавих, авахдаа өртөөний жижүүрт дугаарчлан илтгэх. Техник захирамжийн актын 25 дугаар зүйл. Галт тэргийг үдэн гаргах.
Дархан нэгүртөөний туслах жижүүрийн технологийн картын 2-3 залт эвүүрийг дугаарчлан илтгэх. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ. Гарсан гологдлыг хөдөлгөөнтэй холбоотой ажилтнуудад хатуу тооцоод багаж хэрэгсэл, ашигладаг ажилтнуудад тодорхой дэлгэрэнгүй байдлаар танилцуулан ээлжит бус давтан зааварчилгааг өг. Дархан ДС 2022 он дуустал хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр эрчимжүүлсэн ажлын төлөвлөгөөтэй албаар хянуулан гаргаж тодорхой үр дүнтэй ажил зохио. Дархан ДС гарсан гологдлын талаар видео сургалтын материалыг 2022 оны 9 сарын 26-ны дотор бэлтгэн албаар хянуулан холбогдох салбарын нэгжүүдэд сургалт зохион байгуулахаар тараа. Бүх ДС эвүүрийн ашиглалт, хадгалалт, хүлээлцэх журам заавар холбогдох технологид ажилтнуудаар сургалт зохион байгуул. Бүх ДС тичээ нар хамтран албан ярианы бичлэгийн төхөөрөмж, хяналтын камерын бичлэгээр эвүүр тавьж даруулах, суллаж авах үеийн албан ярилцлага, ажиллагаанд өдөрдох ажилтан тус бүр 7 хоногт 1 удаа үзлэг шалгалт хий. Гарсан алдаад хөтлөлийг засуулж хариуцлага тооц. Өртөө болон салбар замд хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой гарсан хэвийн бус нөхцөл үүссэн үед асуудлыг баримтжуулан техникийн үзлэг дууссаны дараа комиссийн зөвшөөрлөөр хөдөлгөөнийг үргэлжлүүлэх талаар ажилтнуудад зааварчилгаа өг.